Thanks a lot. Tafta. Marilo. Hello, Sen Beno. My name is Byung-Duk Kang, Professor of Social Welfare and the Director of Social Innovation Center at Handong Global University in South Korea. For more than 20 years, Handong Global University and the University of Finance and Economics in Mongolia have shared a meaningful partnership. Through these experiences, our students have learned not only in the classroom, but also from one another, building friendship, trust, and a shared vision for a better world. At Handong, we are committed to global leadership education and learning through service to the community. We warmly invite UFE students to join our programs, study with us, and grow together as future leaders who will make a difference in the world. Thank you very much. Mash Bayrullah. International programs in economics at Dalhousie University. In most university rankings, Dalhousie is one of the top 100 or 200 universities in the world. And we have two plus two programs with UFE, one in economics and one in statistics. So far, more than 20 UFE students have studied at Dalhousie. And some of our graduates went on to complete their graduate degrees at prestigious universities such as University of Toronto, Heidelberg University, or Simon Fraser University. We hope that you will choose Dalhousie as your education destination. Thank you. Эрхэм мөндөд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо Могон их сургуулийн тухай танилцуулга эхлэе. Манай сургууль нь Солонгос улсын Тэжээ хотод байрладаг бөгөөд 2026 онд 72 жилийн ойгоо тэмдэглэж байна. Манай сургуулийн кампус нь маш үзэсгэлэнтэй, амьдрах орчин тав дахтай. 2025 оны байдлаар манай сургуульд нийт 1812 гадаад оюутан суралцж байна. Үүнээс 24 нь монгол оюутан юм. Манай сургууль нь 9 жил дараалан гадаад оюутан элсүүлэх, удирдан зохион байгуулах чиглэлээр өндөр үнэлгээ авч ирсэн. Мөн гадаад оюутнуудын ажилд орох болон Солонгост суурьшихад дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаардаг. Энэ бол манай дотор байрны нөхцөл. Хэрэв та солилцооны оюутнаар ирвэл сургалтын төлбөр бүрэн үнэгүй. Дотор байр нь 4 өдрийн өрөөтэй бөгөөд үнэ нь маш боломжийн. Манай сургуулийн олон улсын харилцааны алба нь гадаад оюутнуудад зориулсан олон төрлийн соёлын аялал хөтөлбөрүүдийг өнгөөн зохион байгуулдаг. Жил бүрийн 10 сард гадаад оюутнуудад зориулсан хоолны өдөрлөг соёлын фестивал зохион байгуулдаг. Мөн гадаад оюутнуудад дунд спортын тэмцээн зохион байгуулагддаг. Энд зөвхөн манай сургуулийн оюутнууд төдийгүй Тэжээ хотын бусад гадаад оюутнуудтай ч танилцах боломжтой. Үүнээс гадна гадаад оюутнуудад зориулсан олон төрлийн хөтөлбөрүүдийг өнгөө санал болгодог. Та бүхнийг манай Могон их сургуульд заавал зочлон ирэхийг урьж байна. Анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа.